эсхий дүүрхтэн үзүүлж байна. Сайхан өлдөж байна уу? За явж байна уу? тавлаг сайн явж ирлээ. За сураг тарган сайхан үлдэж байна уу? Сайхан өлдөж байна. Сайхан өлдөж байна. Өвлөө ихэнх сар гарч байна тий. Тий. Их урт Надад шинэ хоёр намар урт туллаа. намар урт боллоос. Сайхан Эрт цас орлоо тий. цасаг истооц сайхан намрууллаа. За сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. За сайхан үлдэж байна уу? Тавлаг сайхан. Үйлс нь харин үйл нь уран байна уу? Үйл уран. Танай ажил өндөр. Сайхан үлдэж байна уу? Тавлаг 93 онцлоо цагаан ус сумаараа орлоо. Нар зүг тоорол явж ин дархтын хотгороо. Тэгээ нэг хагчээр дээр бас нэг мордож ирлээ. Багийн засаг дээр бас чиг үүргийг өглөө. Их олон зүгээр суудгүй одоо нэг юм хоёр хүн байгаа. Зүгээр соог. Амьдралаа өдөн татхан тул хийж чадахгүй бас чадахгүй Энэ олон хийж байгаа юмнаас танилцах гэж ирлээ. За нуугуул нутаг хаана баг? Эндэ. Аав ээж одоо энэ нутаг юм байна уу? Аав маань хогоргон голон. Ээж маань шарган голон. Аав ээж угаас нэг гол юм байна тий. Нэг голон. Манай аав чинь нэгдэлд олон жил ажилласан. Эдний аав чинь нэгдлийн хамгаан толгой мужаа нэгдлэх орохгүй манай энэ дархатан хойтлон 3 сумд байхгүй мужаа юм байна. Зөв. Тухай. Модог ер нь Тэмбэрлэл мужаа ингээд модог нэг игээ хөрөөд заадал углуур хийсэн бол дахиж хөрөө шахна гэсэн юм байхгүй. Шууд л цаваа шаваал тав идэв. манай Дахин нэг. Энэ зайгаарлаа гэж хөрөөд тэгж ив шахна гэсэн юм байна. Байхгүй. Тийм ундаг. Тий. Бүр бодит цаахан Онёга шиг тийм бодит юм хүртэл байд юм. Одоо амьд цорын улсууд ярьж байдаг байхгүй. Хамт мужаалж байсан улсууд. Хоёраараа нийлээд 5 хүн мужаанта зээхэд мужаан байхад манай аймгийн цагаан улсумаас сандлан гэрээ. Их олон сандлын гэрээ орж ирсэн. Сандлын захиалга. Одоогаар бол гэрээ гэх юм уу да. Тэгтэр нөгөө 5 мужаачул чинь хоорондоо яриад за та нар хоёроо бол би ганцаараа болъё. Тэгэд энэ сандлаа энэ сар дээр боохо зарлаж. Боохо гэдэг нь түрүүн ич уралдаанаг. Боохо зарлаад аль түрүүн ихийг хийсэн маань 2 байргаад нэг хүндээ 25 төгрөг өгье. Гэмээрээ тавиад мужаалсан. Энэ бол их мөнгө. Их мөнгө байлгаа. тэр үед бол их мөнгө. Тэгээ нэгдэл гэж байх үед чинь их мөнгө тэр 80-аад он үе. Тэгээд за та нар ингээд 7 хоногийн 2 дахь 3 дахь 4 дахь 5 дахь гэдэг ийм өдрөт нь тоогоо одоо нэг шин 17-аас 11 хүртэл гэрэл осдог тэр үед нь уснок ажиллаулдаг нэг цаглага. Би болохоор 5 дахь хагас бүтэн нэгдэх гэдэг 4 өдөр тоогоо ашиглана. Даанууд болохоор нэг арга гэдэг нэг 4 өдөр ашиглаж байгаа гэж гуйард. Тэ сандал хийгээд эхэлсэн. 14 үлээ 15 хоног сандал хийсэн. Тэгэл эдний талигч авах бол гүйцээгөө гэж байгаа шүү дээ. 2-4 ганцаараа хийсэн үнэ гүйцэлэг. Тэгээ боохагаалтаж явсан. Тэр хүн болохоор чинь иргэтэн ханна имийг нэгээр сандлын холбоос хэвтэл нэг их олон холбоос үлдсэн байдаг. Нэг иргэд. Нэг оснок авсноо өглөө нэгтэл угсраад авсан. Иргэжэтэл дан хөлвөлдөө тавьсан. За. Бас хуваар тэгэл үү. Нэг оснок авсан дараа ирэхтэн дан тавцангаа гэдэг бүгдээ жиржэтэл наагаад тэгээ хуралцсан. Ястаа нэртэй мужаагаас нэ манай. Тэгээ нөгөө аргуугаан тийм аюул байхгүй. Одоо би бол нэг сандлыг гүцээх гэл үзэн. Тэгэхэд нөгөө нэг хүмүүс нь болохоор тэгж байсан гэж байна. За өнөөдөр бид хоёр 8 сандал хийлээ. Тийм байна. Төр төрлөөр. Өнөөдөр бид хоёр 10 сандал хийлээ гэл. Нөгөө хийсэн сандлаа өдөржин үзэл заавал гүйцээгээл тавь. Тэгэхээр нэг өдрийн дотор л ингээд бөөн тэгж байгаал боохоо дуусахаас 3 хоногийн өмнө гэлээ. Нэг өдрийн дотор л ингээд тий. Та өнөөдөр цаваа гарчдаг л юм шиг байна. Цаваа сав хэрэглэх хүн байна гэсэнгүй. Өнөөдөр бид цаваагаар хийх юм аахгүй модоо илдэх хөдөөсөн. Тэгвэл би цаваагаа чинь би надад авъя бүх хүн нөгөө 3 хүнээс цаваанаас аваад 100 хүндэр тавиал
их хэмжээний заваа уцалгаал хормогчоомсал. Тэр нот шавны амин. Хөөж ярьдаг байхгүй. Эд хажууд нь хүндэсгүй цаваа нүсрээд ийш тийш харвал гэж тэгж байгаа. Тэр тэгж аялж харуулж өсөрх нь юу юм даа. Тэгэхэд тэр хүн чинь тэндээс нэг хөл авдаг нэг хөндлөн мод авдаг гэдэг хийж үзэх юм байна. Цаваа шаваал парк гал цогтдог. Угсараа бэлдчихсэн чинь. Угаасаагүй нэг хэмжээтэй. Өдрийн дотор л одоо бүтээсэн нөгөө хамт хийсэн улсуудаас нэг дахин их хийсэн байгаа л тэгэл. Сонин явуулж төрүүлж боохог авч. Та болохоор одоо таны багш одоо ямар хүн бэ? Та Яг жинхэнэ багш нь бол хинээс одоо ингээ Эндэн мужан гэж хүн. Хадмаа. Биш. Биш. манай Бэмбэрл гэдэг. Бэмбэрл тий. Тэрний өмнө нь болохоор энэ хүнээ авч 93 онд хамт эдний авч нөгөө нэг Байсан хүн. нэгдэл тарах тэр хувьда тосны торх хийдэг. Тусдаа нөгөө нэг ингийн гэрээ гэж юм нэг үе чилдсэн байсан юм. Зөв. Тийм юм дахтар нэг тухайн хөдөлмөрийн нөгөө нэг хөдөлмөрч бишээ нөгөө нэг удагарч нэмч хуучил. Тийм нэг хуулиар багт техник аваад хувьдаа гарч болно гэсэн тийм нэг хуулиар эдний авч нь торхоо дагнаад одоо манай суман тэр араам гэж ярьдаг юм. Одоо миний улсууд л араам гэж мэдгээс биш. Одоо сүүлийн залаачууд араам хонхор гэж мэдгчгүй. Тэнд тосноо да нэг 13 суман тосноо торхо бэлддэг. Мундаг юм ба. Зөв. Тэгээд хэдэн онд байх та одоо? Тэгэл би 88 онд нэгдэлд нуурамчин гэж ороод тэрнээс хойш чинь 96 он хүртэл алтан тал нэгдэл гэж 3 жил ажиллаад 92 оноос 96 он хүртэл алтан тал компани мужан гэж яваал инкватга ташны маань инкватга одоо манай миний надаас 2 ах нэг нөхөр байд. Тэр үед хоёр алтан тал компани мужан гэж 96 он хүртэл яваал. 96 онд алтан тал компани одоо ийм компани байж чадахгүй байна. Одоо нэг дампорх гэдэг юм уу? Тэгээд дахиад өмч хөвчл хийж. Тэгэл одоо энэ байгаа багж би өөрөө аваалаа. Тэха энэ хэрэгцээнд одоо хийж гин үү? Одоо бас ингээд зарим нь бас зарж гин үү энэ одоо? Хэрэгцээнээс гадна гаргасан мэддэг нэг хүмүүс байдیں۔ Борлуулж байгаа. Тий. Манайх одоо жилийнхээ хэрэгцээг бол бүрэн хангаж байгаа 100% хангаж байгаа. Тэгээд одоо илүү гарсан нь яг хөө ингээд авъя гэсэн хүмүүст бол худалдааж байгаа. Яг тэр нэг Тэгтээ бол яг хөө заавал бэлэн мөнгө ихгүй бид нар болохоор лонгод тосон дармал гэдэг. Талхны хажир гэсэн шүү дээ. Айгуу гоё талхан тааждаг даа дэслээ. Лонгийн тосон дармал гэж байна. Энэ нөгөө нэг энэ лонгийн тосон дармал болохоор саримс ихтэй. Тэгэд ер нь ханиад томоо гэд одоо ингээд энд болохоор талхан тааждаг бас айгуу сайн байд юм шиг байгаа. Дахианы ажих байна. Хэдэн дахиа байгаа юм? Одоо өндөглөгч дахиа гэхэл манай 40 50-аад өндөглөж байна. Ер нь одоо өдөрт хэдэн өндөг гардыг? Өдөрт одоо нэг 30-аас 40 өндөг бол гарч байгаа. Бүх дахиа нийлээд үү? Тий. Тэгэд өдөр болгон шинэ өндөг гэдэг чинь бас өөр. Дахиа ер нь одоо өдөрт нэг л өндөглөд юм уу? Өндөглөгч дахиа бол нэг л өндөглөнө. Өдөрт нэг. Одоо зарим нь өнжидээ. Тий. Зарим нь нэг өнжөөл гарна, зарим нь. Одоо манайх чинь 30 өндөг бол өдөр бүр одоо гарчлаа байна л да. Өвлийнхээ байранд орсон. Зуны байрнаас одоо шилжээд өвлийнхээ байранд орсон л байгаа л да. Тийм үү. Одоо өвөл болохоор хөөтөнд дахиа бол нэг өндөглөхгүй байгаа манай. Зуны өвлөрл бол одоо 4 сараас 3 сарын 20 ингээл бараг 10 сар хүртэл гээд хүндгэлж байна л да. Арчлахад ердөө хэрүү? Хоол унд нь одоо яа тий. Одоо манайх чинь мөрөнгөөс дахианы тэжээлийг мөрөнгөөс одоо ингээд дахианы тэжээл ингээд тусдаа будаа гол бол одоо ингээд сар болгон худалдаж авч байгаа л да. Тэгэл өвөл болоор ашиггүй болчихдээ. Өвөл болохоор ингээд бараг өндөглөхгүй болчихно. Тэгэл хөтөн болоод ирдэг юм уу? Өвөл бол өндөглөхгүй юу? Өндөглөхгүй. Бас удирдлийн чанартай юм. Тий, удирдлийн чанартай. Тэгтээ байр нь тоглог дулаан байх юм. Тоглог биш л дулаан л байв. Дулаан л байв. 20 градусаас дээш байж энэ халуун орчин байх. Тэгтээ манайх бол тэгж яг стандартын дагуу бол
халааж чадахгүй байгаа дахианыхаа байр. Халаа өндөсч байхгүй манай энд. Өвдөн. Тэгэл 11 сар гээд өндөглөхөө байчтیں۔ 4 сараас 11 сар хүртэл бол өндөг нь бол ашиглана. Таяа чинь зөндөө юм хийх юм байна. Одоо ногоотой одоо дахианы угаа бас нэг ингээд өндөг гэдэг. Тэгээд одоо өөрийнхөө өөрийн одоо ингээд өөрийнхөө амьдралыг өөдөн татахын тулд бол юу хийх боломжтой байна. Суманд одоо бүхэл юмыг одоо хийх л гэж үзэж байна л да. Чадахгүйгээс чадхаа хүртэл одоо ингээд хийж байна. Одоо би болохоор эрүүл мэндийн төвд бүртгэл мэдээллийн ажилтан нар ажилладаг. Одоо би 20 жил ажиллаж байна. Одоо тэгээд амралтынхаа өдрүүдээр хагас бүтэн сайн өдөр ингээд чөлөө цагаараа би болвол угаасаа юм нэхэх хатгах их сонирхолтой. Угаасаа миний төрөлхийн зан юм шиг байгаа. Тэгээд одоо юм нэхэх сонирхолтой хоббитай. Тэгэл одоо тийм загварын малгай нэхэд өгөөч, тийм загварын одоо надад тийм гоё юм нэхэд өгөөч гэсэн хүнд бол би одоо ингээд яран бойтгоноос эхлээд одоо ингээд хүмүүсийн одоо хүссэн тийм малгай оролт цамц мамцыг ингээд хүссэн хэмээгээр нэгээд интернетийн орчноос одоо ингээд загвар магвар бүх юм ингээд хайж олоод одоо ингээд нэхэж байгаа л да. Одоо угаасаа миний тийм цусны тийм ясны сонирхол юм шиг байгаа. Дуртай л гэж. Тий. Би юмны хийх хэвээр хоббитай. Бүр 10 жил байхдаа л энэстэй юмны хийх юмсан, юм бүтээх юмсан гэсэн ийм хоббитай байдаг байсан. Ер нь бол дарахад арддаг бол гарын. Тий. Тэгэл одоо надад одоо тийм загварын малгай нэхэд өгөөч, тийм загварын малгай цамц нэхэд өгөөч гэхэд би бол ингээд хүссэн загвараар интернетээс янз бүрийн нэг харж байгаа л ингээд загварыг ингээд бүх ингээд гогцоо могцоо бүх юм ингээд загвараар ингээд нэхэл өгдөг. Угаасаа нь бол тэгэл дарахад ард түн бол эмэгтэй эрэгтэй бол гарын уртаа хүмүүс шүү дээ. Тийм. За сонирх. Тий. Барааны савн одоо гоо сайхны савн гэж байгаа. Нүүр гарын савн гэж байгаа. Энэ одоо юуны савн байна? Энэ гоо сайхны савн. Бас дотроо тийм байна уу? Гоо сайхны савн. За энэ барааны савн. Энэ барааны савн. За энэ нь болохоор одоо гар нүрийн савн. Гар нүрийн савн. Яа надад гар нүрийн савн. Энэ юугаар хийдэг? Яаж хийгээд юм? Өөхөн тасаар хийдэг. Тэр өчс савн гэж гарааг багт хулжраар нөгөө хувцаагаад байсан тийм. Тэгээд энэ савн тэр хөөс мөсийг яг юугаар тосоороод өөр юу ордгийг. Одоо юу яа? Одоо хатуу тос гэдэг чинь хашин. За. Одоо ургамлын тос гэдэг. Энэ одоо нэг ургамлын тос гэдэг чинь 9-ийн тос. Одоо ингээд хэрэглээд гарсан одоо хэрэгцээгүй болсон 9-ийн тос байж та одоо ингээд хуушуур мушуур шансан. Одоо адууны тос бол адууны тос бол хамгийн сайн тос гэж байгаа. Одоо ингээд 9 нэг ясны тос гэдэг байна. Яс чансан шүлийн тосноос хамсан тос. Энэ энэ чинь болохоор өстө янзын гой савн болно. Энийг одоо тийм харшилгүй. Энийг одоо ингээд нөгөө хувц угаахаар хэрийг арилаад арилгаад байдаг нь яг ямар боц байгаа тийм. Хужир гэдэг танил тэр байна. Зөв. Хэрийг оруулж ирдэг. Одоо шүлх гэдэг чинь баг хужир гэдэг байлаа. Тэгэхээр одоо ингээд нөгөө хүн ингээд зүгээр энгийн ойлголтоор тос машин тосоор хийдэхээр тос яаж ингээд савн болж хэр арилгаад байна гэж хүн гайхаа ойлгох гээд шүү дээ. Тэгэхээр энэ тостой нэг юм хойлож байж тэгэл бай. Шүлтийг олдог. Тэр нь юу гэнэ? Толж байгаа шүлт. Наатран шүүл гэсэн үг. Шүлт нэр. Тий одоо би монголоор одоо дарахтаар бол одоо хужир гэсэн үг юм байна. Зөв. Хужир гэсэн. Дээр үчи нөгөө малын хужир, цайны хужир, хувц угаадаг хужир гэх нэг шаардлагатай нэг хужирыг авч хувц угаадаг байсан гэж байна. Одоо тэр хужир маань бол яг жинхэнэ ялгарч нөгөө юу хөөрүүлсэн бол ингээд бодоод тахаар ямар ч хүний бид харшихгүй зүйл. Ерөөсөө харшлахгүй. Няран хувцсыг ч угааж бол, няран даавыг ч угааж бол. Гоё үнэртэй юм байна. Тий. Няран даав угааж бол юу л гоо одоо ингээд галт тогооны алчуур муцруугаар янзын гоё өнгө орно. Одоо сумын хэмжээнд бол аймгийн хэмжээнд яг үйлдвэрээ бас нэг явуулал зүгээр ах шиг байна тий. Гэрийн хэмжээнд биш. Энийг бол одоо би бүр та хэдийн туршлагатай бол дахиад ч баг та шиг юм одоо хүмүүс бол ховор бахын суманд. Тэгэхээр энийг залуу үед үлдээх хэрэгтэй. Ийм хүмүүсээсээ залуу үедээ бас өвлүүлдэг байх хэрэгтэй.
Дээр нь бас ийм хүмүүсээ сум орон нутгаас бүр дэмжиж энэ одоо баг би нэг энэ цуугаас савнгийн үйлдвэртэй танилцж байна. Ногооны үйлдвэртэй танилцж байна. Дахианы аж ахуйтай танилцж байна тий. За модны можааны үйлдвэртэй танилцж байна. Ерөөс яг ширээний ард ингээд би суугаа таяртай ярихад ийм юмуд би сонсоод байна шүү дээ. Тэр энэ бүх зүйлийг тааяр маань ингээд одоо яг хоёулаа хийгээд яваад байна тий. Энийг одоо тэгээд одоо үйлдвэр хоршоо болгоо тэгээд одоо энэ сум орнуудтай өргөн хэмжээний бас юм болгочвол эргээд залуу үе та эдээсээ хал энэ юмаа сурж аваад энэ сум гэдэг чинь 10 жил 20 жил яг энэ хэвээрээ байхгүй шүү дээ. Энэ чинь өсөөл одоо хүн өсчил байна, төрөнчил байна. Энэ сумаас алс ирээд хөгжөөл явах бах. Харин энэ бүх зүйлүүд маань ингээд хүнтэйгээ хамт битгий бий устаасаа гэж ойлгодог. Энэ натур хүнс, энэ малаас гарч байгаа, байгалаас гарч байгаа энэ Монгол хүний оюун ухаанаар бүтэж байгаа энэ бүтээлүүдийг бас энэ чинь хүний бид хэрэгтэй зүйл учраас сум орон нутгийн бас хөгжил бөгөөд энэ сумын брэнд бүтээгдэхүүн бөгөөд ялангуяа энэ сумын гоё хөрснөөс гарсан энэ бүтээлүүд чинь ямар гоё амттай эрүүл байх вэ гэдэг чинь өөрөө сайхан шүү дээ. Энэ сардгийн энэ гол ус, энэ дархтын энэ хот хорын байгаль агаар ус те энэ бүгд энд шингэсэн байгаараа энэ бол хизээч давтагдахгүй тэр чигээр им юмаа л гэж би одоо хэлэхэд байна. Тэгээд энэ сумын засаг захиргаа болон аймагаас бас энэ юмуд нь бас нэг анхааралтай аваад энийг бас яахан дэмжээсийг би ойлгож байна. Зөвхөн гэр бүлээс гарч байгаа хоёр хүний бүтээлээс те одоо дарс ногоо, савн, модны үйлдвэр те дахианы аж ахуй өндөг байвж байна те. За дээр нь одоо нөгөө Монгол дээл бас хийж байгаа байна. Манай дулаан нөөцлүр зөвхөн шөнийн хөнгөлөлттэй тог ашиглаж ажиллах бөгөөд шөнө хөнгөлөлттэй цаг эхлэхэд өөрөө автоматар асч харж байхын зэрэгцээ дулаанаа дотгошоо нөөцөлж хөрөнгөлүүлж авдаг. Өглөө тогны хөнгөлөлттэй цаг дуусгаад автоматар унтраад өдрийн турш шөнө нөөцөлж авсан дулаанаараа гэр байшингтай нь халаана гэсэн үг. Өдөр огт тог хэрэглэхгүй. Тиймээс орой хөнгөлөлттэй цаг эхлэхээр эргээд автоматар асаад явна. Ийм учраас тог цахилгаанд 60% хэмнэлттэй. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Холбогдох дугаар 8945 99 8946 99 Тэг. Манай компани сайдын үнэний тэжээл, ордож байгаа махны үхрийн тэжээл, дахианы тэжээл, туулын тэжээлүүдийг импортоор оруулж ирж байгууллага болон элчээрийн аж ахуй эрхлэгч мөн эрчим засгийн мал аж ахуй эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж мөн төлбөргүйгээр тэжээлийн жор гаргаж өгч эерэг үр дүн үзүүлэн хамтран ажилладаг. Та бүхэн манай компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Max Care Mongolia Facebook хуудасаар болон 7017 7757 95 11 47 97 80 84 88 82 дугааруудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Хангэ компани 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Оросын холбооны улсын Miratorg, Черкизово компаниас дахиа гахаамах, нугас, дахианы мах, хөлдөөсөн төмсийг олон нэр төрлөөр импортоор оруулж Монгол улсын стандартын дагуу шинжилгээнд хамруулан борлуулдаг. Хангэ компани бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүр, хүнсний захууд, ресторан, хоолны газрууд болон орон нутагт захиалгын дагуу зориулалтын хөргүүлт машинаар хүргэж өгч үйлчилдэг бөгөөд айл өрх албан байгууллага, найз нөхдүүдийн захиалгаар гэрт хүргэх үйлчилгээ үзүүлдэг. Холбогдох дугаар 94 99 94 88 91 99 94 88. Бөөрт циститний шидэт цай. Ойр ойрхон шэмээр санагдаж, дутуу шээсэн мэт мэдрэмж төрөх. Шээсний үед хорсож өвдөх нь таны өдөр тутмыг үнэхээр зовоодог үстэй. Тэгвэл танд бөөрт циститийн шидэт цай хэрэгтэй. Шээс ойр ойрхон хүрхээ багасгана. Бөөр нурууны өвдөлтийг намжаана. Шээх үед үүсэх хорсох зоврыг арилгана. Шээс хөөж өрөвслийг дарна. 100% урмлын гаралтай, химийн найрлаггүй, биеийг хордуулахгүй, ачаалал өгөхгүй, зөөлөн үйлчлэгээтэй. Эрүүл байдлыг буцааж авахд хэцүү биш. Зүгээр л утсаа аваад залга. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. 88 47 30 88 80 99 95 54. Төвшин Акт компани 2018 оноос Оросын холбооны улсын Stallman брендийн хий нумтай хамтран ажиллаж албан ёсны дистрибьютор болсон бөгөөд хий нуман дээрээ онцгой хямдрал зарлалаа. Бөөний үн 3-аас дээш худалдан авалтанд 199,900 төгрөг болгон хямдрууллаа. Байгууллага, автосервис, хувь хүнтэй хамтарч ажиллана. Мөн хий нумаа хаягаар дуудлагаар очиж суйрлуулж өгнө. Салбар 1
5 шар сутай буйнд зах өргөтгөлийн А5 6 доод. Салбар 2 1-р хороолол замын цагдаагийн хойно. Утас 89 5087 89 89 6170. Үндэсний нэмэлт эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг албан ёсоор V-Drug Mongolia Монголын хэрэглэгчдэд хүргэж байна. The Wise Man's Dining хоолны дараах сахарын өсөлт, өөх тосны хуримтлалыг бууруулж, хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагааг дэмждэг. Өөх тостой хоол идсэний дараа нойр булчирхай өвдөх, хоолны дараа цусан дахь сахарын хэмжээнд санаа зовдох хүмүүрт өдөр тутмын эрүүл сонголт. Утас 93 22 77. Тав тухтай дулаан уур амьсгалтай гэр маргад тавилгаас эхлэн. Эд таны хүссэн загвар өнгө хэмжээгээр чанарын өндөр түвшинд гэрийн тавилга захиалгаар хийж байна. Мөн таны хэрэгцээнд тохирсон бэлэн тавилга худалдаалж, орчин үеийн минималист загвар, чанартай хийц, хурдан шуурхай хүргэлт бүгд нэг доор. Маргад тавилга таны гэрийн өнгө. Холбогдох утас 85 11 96 31 86 82 5145. Хаяг 32 дугаар тойрог. Ачмаг наран компани дэвшилт технологиг нэвтрүүлж чанар стандарт хангасан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн таны гарт тогтмол хүргэж байна. Та манай хагас боловсруулсан дахиа гахамахан стэй нэвтрүүлгүй зайдас жиюг дахтэр таан болон бусад бүтээгдэхүүнүүдийг гэр бүл найз нөхөдтэйгөө өдөр тутамдаа баярын ширээндээ хэрэглэхэд таны цаг хугацаа хэмнэж аз жаргалыг мэдрүүлнэ. Манай бүтээгдэхүүн номын супермаркет дэлгүүрүүдээр мөн дэлгүүр худалдааны төвүүдэд зарагдаж байна. Холбогдох дугаар 86 10 26 20. За хоньны сүүл бол одоо ерөөсөө хүний бидийг сайн өөхөөх нийдээд шар будаатай бурцтай цайг. За ингээд одоо хоньныхаа сүүлийг хуурч байна. За манай хөвшин ээж болохоор одоо ингээд шар будаатай цай хөртний үйлрэлдих сайн хүний бидийг илчтэй байдаг гэдэг шар будаатай цай их чандаг байсан. Одоо ингээд хоньныхаа сүүлийг хайрч байна. Тэгээд хоньныхаа сүүлэн дээр ингээд будаага хуураад цайгаа чаннаа. Шар будаачнууд ингээд ер нь хөртний үйлрэлд хүний биеийг сайн хийх хөөн гэж ярьдаг. Манай хөгшин эмээ болоод ингээд ер нь шар будаатай цай чамдаг байсан. Өтгөн цай илчдэг одоо ингээд даарахгүй хөртний үйлрэлд хүний биеийг сайн. Нэг гадаад дотоодын хүмүүс маань ирж үзээд байгаа шүү дээ. Нэг жарганд хоол гээд. Одоо ингээд бүр ингээд сардгаасаа урсаж ирдэг. Ийм голын усаар цай чанах гэж байна. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Шар будаатай ийм зутан цайчтай өвөл хүүтэнд их сайхан да тийм. Юунт нь дарахгүй гэж. Ер нь одоо шар будааг бол дээрүүд их хэрэгэлдэг байсан. Манай одоо эмээ хүртэл одоо шар будааг хуураад болгочтой. Тэгээд нөгөө сайхан цай Хин сайн. Жав сүүлийн үед одоо бөөрний өвчнийг хангаахад их сайн гэж байгаа бүр шар будаа. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа. Гүйлвэйл гэдэг одоо энэ шар будаа. Орсын одоо бас сайхан байгалийн одоо цэвэр одоо тийм тайг газар бас тариалж ургадаг. Одоо ийм сортын өндөр сортын шар будаа байна. За дээр нь бас нэг ийм гарын бэлэгтэй явуулах. За манай нэвтрүүлэгтээ сайхан хамтран ажиллаж байгаа байгууллага Үлзийд тал гэдэг одоо ийм сайхан Үлзийд тал нутаг утгатай юм шиг үү тий? Ийм сайн. тийм байна. Үлзийд тал гэдэг одоо ийм сайхан үхрийн борт гэдэг юм шиг. За энийг одоо савлгаа нэг сайхан одоо сар шинд өгтөх бас нэг үнцний үйлдвэрлэгч шүү дээ. Нөгөө малын сайхан мах. Одоо ингээд сайхан үнцний үйлдвэрлэгч борцоолгоод гаргаад ирсэн байна. Энэ их учиртай борц. Одоо би таард үзүүлэх гээд байгаа юм. Тэр гарын билээ гардуулъя. Сав багдан их сайхан. Эдний хамт одноос одоо танаа гэрт сайхан өгөрөө гэсэн байгаа юм. Зөвхөн хадээж. За энэ одоо итүүд шар будаатай Борцтой цай уuna. шууд аягандаа.
Тэ айганд байна. За ийм горцтой шууд хийж болно, хоол хийж болно, шууд задлаад хэрглэж болно. Тийм ба. Одоо аялал малд явах чинь ингээд за ингээд аяг руугаа сайх ингээд Ингээд тээ чинь. Та зүгээр нэгийг зүгээр хамтлаад үзтээ. Ас юм хөгжөөлийг сайхан болж байна. Нэг үе бодвол энэ Монголын энэ жижиг дунд үйлдвэрүүд маань маш их юмнуудыг бас хийж байна. гоё амттай юм байна. Янзайд байна. Амтлагтай даа гээ. Амттай гараа ярих гэдэг юм. та амттай та. Одоо морцыг бол одоо таал гэсэн мэдэндээ. Сүүлийн үед энэ хөлдөөч гараад нэг борц хийхгүй болчихоо. Амт нь ямар вэ? Янз гоё амттай. Одоо энийг ингээд сайндаа ингээд хийгээд ичж байгаа юм шиг гоё. Ёстодөлн янзлыг байна. За ингээд энэ чинь хэр өдр аваа явж явахдаа бол ерөөс авсаархан сам аавч гэсэн гоё игос автаа. Тэгээд энэ юу яаж яана бас ингээд борцтой шүлж болно. Тийм ээ. Шууд одоо ингээд аялалд явж байхдаа дангаар нь хэрглэж болно. Тэр чигээр бол одоо махын нэг уург байгаа шүү дээ, Тийм ээ. Тэгээ ингээд баяртай цаа хийн гутаа дээр нь одоо Тэр нь ингээд шууд хийж Шууд хийжсэн амар юм байна. амар байна. Янз. Дээр үе тэгдэгээс ингээд зү. Аманда нэг борц хийгээд бүлгээд явчихдаг. Тэ. Хаад нэг жоохон борсны хэлтэх аманда хийгээд тэгээд шүүсэн сороор тэгээд ер нь явчихдаг бас үзээд. Өдөр зэрэг байхад гоён зэргүүд их борц очдог байсан. Гоё юм аа. Амт гоёрыг гоё юм. Хийж шүү чинь Монгол мал юм. Тэр чигээр им урмал. Насан ч бас нэг амар хатууш гоё зөөл юм. Тийм байна. Яг нэг тийм. Зөөлхөн аманд ороод бутаа явуулдаг юм аа. Үүрээд ботроо явчихсан. Ширхэг. Цайгаа чанаал тэгээд боён борстоос игээд борстоос янз янзаар нь болох юм шүү. Тийм байна. Хөшгөлөд боцолгож жуулах юм. Шууд аяганда энэ амар юм байна. Сайхан юм хийж байгаа юм байна. Яаруу юм. Одоо Монголд одоо ээж байгаа нь үндэсний үйлдвэрлэгч нар аягүй сайхан Монгол марлынхаа махыг тий. Аягүй сайхан юм хийж штэ одоо энийг тэгээд бүр сайхан дэмжиж гадаад байгаа монголчууд хүртэл аваад идвэл тэмжиж нөгөө гадаад хоолч дасгал хэцүү байгаад байдаг шүү дээ. Тий. Тэгэхээр гадаадд байгаа монголчууд их зүгээр юм байна. Монгол зүгээр байдаг. Хэрэглэх заавар шууд болон төрөл бүрийн хоол зуушинд даруулга болон хэрэглэнэ гэж шүү дээ. Болцсон болохоор монголчуудын нүүлжтэй зохиол гаргасан юм шиг тийм борц гэдэг чинь өөр. Тий. Бүр одоо тэр нэг уламжлалаар нь хатаах юм те нарийн технологи те нар агаар салхи гүнз тэр бүх юм тооцоолоод нөө шүүсийн унахгүйгээр нөгөө хатаадаг. Тэгэхээр яг тэр малын маханд байгаа тэр Шингис эмийн ургамлын шүүсийн гарахгүйгээр одоо энд одоо хатааж байгаа. Бид янз гоё юм байна. Бид нар бол одоо тэгээ нэг өмөх борц бас ингэ идэж байгаа тэр чигээр л одоо нөгөө имэл гэсэн юм шүү дээ тийм ээ. Тийм. Энэ компаниудаа хэмиг сайхан л улсаас нь тэр бас мөн ард иргэсэн үндэснийхээ үйлдвэрийг бас хэрэглээд явуул. Улс хөгжлийн бас нэг том гарц юм болов уу тий. Их савлгаач гэсэн их гоё юм. Тийм. Хүнд нэг айд бас нэг оронгод олчихсан бас тий. Нүүр бард юмны дээж байна. За. За сайхан цай байна. Хөлс гарч байна. Хөлс гарлаа. Алла. Энэ нөгөө хийнийх нөгөө айл чулууны гараад нөгөө хийнийд очсон ба. Энэ бас хаш чулуугаар юм хийдэг. Айл юм байна тий. Тэгээд энэ хаш чулуугаар ингээд бас нэг хөөрөг мөөрөг бүх юмнууд хийдэг бас юм сайхан өвтэй ихч хүн байна. Цагаан урт байдаг байт юм аа. Цагаан урт байдаг. Бас ерөнхийдөө хүн бэ гаралтай. Өвтэй ихч. Хашөрг. Бяранг нөгөө хаш. Анда. Шар бодоо тор нөгөө манай монголчууд бас ингээд тарилдгүй мөртлөө Монгол уулгал хоол их байдаг тий.
шар будаач одоо сүүлийн болохоор одоо сурталчилж байгаа нь бөөрний өвчнөд их сайн гэдэг сурталчлаад байна. Бөөр одоо даралт хавн буурлах гэдэг хийхөн. Тий. Өвлөө. Манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа энэ Оросын хамгийн том одоо үйлдвэр компани одоо хийж байгаа сортын сайн чанарын будаа Goodwill гэдэг одоо та нарын савлгааг нь хараад нөгөө таньж байгаа шүү дээ тийм. Яг энэ савлгаатай Монгол үндэснийхээ өв соёл, үүх түүхээ тэр дундаа Монгол одоо монголчуудын дөрвөн улиралдаа хэрэглэдэг хоол цайгаа сэргээр таниулах, хойчууд өвлүүлэн үлдээх тийм. Хүн гэдэг бол Монгол хүн бол үндэсний тэр дархлаа гэдэг юм өөрөөс алдаж бас болохгүй байдаг зүйл байдаг. Тэр дундаа манай шар будаагаар одоо хийдэг хоол бол Монголд маш их байдаг. Яг Монголд тарьдгүй байж болно. Гэхдээ энэ шар будаагаар бид нар чи бидний өвөг дээр зүүд маань шар будаатай, борцлоо, хийдтэй гэдэг одоо тийм сүүтэй шар будаа гэдэг маш олон төрлийн олон шүү. Олон болсон хоол байдаг шүү тийм. Хоол чинь цай чи. За энэ шар будаагаар өнөөдөр сайхан цаагаа хийлээ. Сайхан амттай байна. Тэгвэл баярлалаа. За энэ шар будаа эднэ одоо обиос гурвалжин будаа өвцүүдтэй гэдэг маш олон төрлийн юм байдаг. За энэ компани хамт олноос өгч байгаа шүү заа юу. За эстэй баярлалаа. Хөлс гарчлаа. Хэлс гарлаа. Тэр даял боллоо. Camvel брэнд Ингний хормог дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн бөгөөд ингний сүүн байгалийн уураг, амин дэм, эрдэсээр баялаг тул дархлааг дэмжиж, хоол боловсруулалтыг сайжруулж, харшил болон мэдрэлийн тогтолцоонд эергээр нөлөөлөхөөс гадна хордлого тайлах үйлчлэгээтэй. Түүнчлэн жирэмсэн үеийн болон төрсний дараа эхийн нөхөн сэргээлт нэран шарлалтын үед хэрэглэхийг зөвлөдөг. Эрүүл мэндээр хэмнэлдэг танд Монголын говийн шимийг Camvel өдөр бүр хүргэн хөдөөр нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 75 75 80 80 Camvel брэнд ингний хормог. Хулсны хандтай аяг тавг угаагч. Бүтээгдэхүүний давуу талууд байгаль орчин дээлтэй эко хэрэглээ. Нэг туслаар хоолны тос бохирдлыг үр дүнтэй арилгана. Тусгаал нь нэмсэн чийгшүүлэгч найрлага нь гарын арсыг хураашуулахгүй, харшил үүсэхгүй. Аяг тавган дээр савнгийн үлдэгдэл үлдээхгүй, гадаргууг маш сайн цэвэрлэнэ. Бэрсүүд журжийн ох нэмсэн тул зөөлөн сэргээгч үнэртэй. Холбогдох утас 9912 ТГС-1 88 3 53 11. Liban брендийн эко ариун цэврийн цаасан эрүүл ахуйн шаардлага хангасан дэвшилт технологиор үйлдвэрлэсэн. Олон улсын ISO 9001, ISO 45001 стандартын шаардлагад нийцсэн. Байгаль орчны ISO 14001 стандарт хангасан 100% цэвэр байгалийн гаралтай, түүхийд нь тусгай сортын тармил мод, усанд хурдан задардаг, будагч бодисгүй, үнэргүй, торгомсог зөөлөн, харшил өгөхгүй, эдийн засгийн хэмнэлттэй. Ус, тос маш сайн шингээдэг, бүх насныхны хэрэгцээнд бүрэн нийцсэн. Утас 91 ТГС-70. Энд нэг л юм дутаад байна та. Dabi, pop your day. Манай мэрэгжлийн чадварлаг тогоочдын баг бүрэлдэхүүн нь Монгол орны үнцэг улам бүрт, хурим найр, ургийн баяр, аймаг сумдын ойн арга хэмжээ, цолны найр, байгууллагын зугаалга гэх мэт бүх төрлийн хээрийн арга хэмжээнд 21 аймаг 330 сумдад хүрч үйлчилдэг гэдгээрээ онцлогтой. Бид орон орны амтд хоол, зууш, салаад, амттан зэргийг чанар стандартын дагуу таны захиалсан газарт халуунаар нь үйлчлэх болно. Мөн бид уул уурхай, барилга, үйлдвэрийн ажилчдын нийтийн хоолыг хариуцсан ажилдаг гэдгийг дуулгахад таатай байна. Чанар, үйлчлэгээ, шинэлэг амт, Stable Catering UB. Захиалга утас 9933 7941 99 99 2 Stable Catering UB. Ноц дугуй худалдаа. Манайх Opus, Grid, GT, Yokohama, Hilo, Toyo брендийн өвлийн чанартай бүх төрлийн дугуйг худалдаалж байна. Манай дугуй нь 2025 онд үйлдвэрлэсэн бүх төрлийн машин таар, размер, хэний сонголттой. Чийгшлээ алдахгүй, өвөл гулгаанд санаа зовхооргүй зөөлөн дугуй худалдаалж байна. Хөдөө орнуудын унаанд тавьж өгч байна. Холбогдох утас 7044 тэгтэг тэгтэг.
итүүгэн урлан. Манай хүчилгэн урд болон хойноо татлаг уяатай, жолооч талын хаалганд сайн чанарын хөдөлгөө цахилгаантай. Хүчилгаа хулгайд алтхаа сэргийлсэн тросон бэхэлгээтэй. Бүх хоёрдол нь давхар оёотой, доошоо 10-аас 20 см илүү унжиж өгдөг гэх мэт давуу талуудтай. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 86 тэгс 70 4 89 19 89 22. Урт Перцэн Аз дорн дахны эрдэнэ язгууртнуудын ховор нандин хэрэглээ байжээ. Азийн төдийгүй Европ хүмүүс илүүдэл жингүй эрүүл залуухан байдаг нэг нууц нь long pepper нэршилтэй урт перцний хэрэглээ байдаг ажээ. Урт перцний давуу талууд маш өвөрмөц амттай, анхлын үнэртэй, жин хасгад тустай, өөх шатаах процессыг дэмждэг. Биеийн халууныг хэвийн хэмжээнд барьж өвчлөлөө сэргийлдэг. Өрөвсөл болон сахарын хэмжээг бууруулахад туслана. Бэлгийн чадварыг нэмэгдүүлэн сарын тэмдэгний өвдөлтийг намдаана. Монгол хүн бүр эрүүл чирэг байг. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн. Холбогдох дугаар 975 15 41. Юм хоол яаргүй сайн ичиг. Тэ. Дааргүй. Тий. Хөлнөө илэрлэг сайн гэж байгаа зээлчлэг сайтай. Дулаан алддгүй гэж. Дулаан алдахгүй. Тэжээлэг. Тий хөөнөж байгаа. Нэг хий. За маргааш 9-7 хоногт ингээд гарах нь шүү дээ. Тийм. Нэвтрүүлгээ Үдний 7 хоног тэгээ. За. Ямар өндөр. Цагаан уурсан одоо гарч байгаа юм TV тий. тав дээр ер нь 7 хоног бүр тогтмол цагуудаар Тийм үү. TV дөрөв тав. өнгөрөөгөөд тэгээ гарчдгийг. TV тав дээр хагасаа бүтсэн байг 220 идэх. 220 нэвтрүүлэг явж байна. Оо за. Их цуурлаа гэж. Их 200. Тий гарч байд юм аа. Үзтий манах үзтий. 3 жилийн одоо хөдөлгөр зөвтгөл. Яг хөтэ ард түмнийхээ бас ингээд та бүгдийнхээ энэ амьдралын ариун туршлага хийж байгаа бүтээж байгаа мэг бид нар бас ингэж танин мэддэг хүн болон соён гээгэрүүлэх талаас, өв соёл талаас бас энэ нэвтрүүлгийг болгон бас авч үлдэх олонд хүргэхийн тулд одоо энэ эсхий туурт нэвтрүүлэг маань ингэж явж суманд нь багт нь хурц одоо явдаг одоо юм байгуулга байна да. Тэгээд энэний ардаас ингээд үзэгч төмөндөө бас ингээд тасралтгүй одоо хүргэж өөрийн телевизтэй архив болгож авч дахиад жилийн дараа дахиад эдгээр чинь гаргаж идэг шүү дээ манай телевиз. Хизээч хүн үзээд нөгөө уйдахгүй удах тосмол үнэтэй үнэн түүх болоод үлдэж байгаа тийм үн орж яадаг үн цэнтэй орж чийдэг учраас Монгол хүн гэдэг бол энэ үндэсний дархлаагаа энэ Монгол ахуй өв соёлоо дэлхийд цор ганц нүүдэлчин монголчуудаа гэдгээрээ бид нэр бахархах хэрэгтэй. Энэ дэлхийн хүн төрлөختөнд дундаас Тэнгэрийнхаа хөх толгойг авч монгол хүн болцоход бахархаасаа. Дээшээ хөх тэнгэр лугаа мэлмэгээ зэрэг дэргэд уурхан уул хайрхандаа өргөлөөн өргөөд явуул тийм ээ. Тийм шүү. Уурлын сайхан буйнаа сайхан зөв идлээд явуул энэ болчих юм шүү дээ. Энэ бол монгол хүний хөх толгойтой монгол хүний заяа төргөөр энэ юм салшгүй. Тийм ээ. Тэрнээс бид нар гадны хоол, гадны соёлоор бид нар хизээш дасахгүй. Бид бол сонирхоод явах нэг хөрчиж болно. Хэрглэж болно. Насан туршийн болоод бид нар эдээшгүй юм аа. Яаж эдээш вэ? Тийм байх. Та бүгдтэй бас их талархлаа. Тэгээд энэ сайхан өв соёлоо үеийн үед үр хойч залуу чуудмаа сайхан дэлгэрүүлж яваасаа. Аав нь хүртэл ээж нь хүртэл хүүгээсээ бас ингээд нэг миний амьдралын залуу үеэс бас нэг сайхан асуугаасаа гэж бас бодож суул хэлэн байлээ шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бас нэг ээж ааваасаа буурал хөгшүүдээс бас сайхан сэтгэлийн бор авдрыг уулж суугаасаа гэдэг юмыг бас залуучуудаа бас сайхан уриалъя. Тэгээд одоо энэ сошиал гэдэг бас мэдээллийн 900-д явна. Бид нар зөв мэдээллийг бас хүргэдэг эрэг лимийг бид нар бас хүүхдүүдтэй залуу үедээ бас сайхан үлгэрдэн дөөрэлэн бас байж тэ харуулдаг байх хэрэгтэй байна. За
За сайхан өөрийн бас нахан одоо өвгдөөсөө сайхан улмааж ирсэн энэ сайхан цаагаараа Монголын ард түмэндээ бас энэ өөрийн технологи таниулж өөрсдийн хийсэн амьдралаасаа хуваалцсан одоо та хоёрт маш их талархаж байна. Баярлалаа. Үйлс болгон сайхан дэлгэрч явах тугай гэж сайхан нөрөөж байна. За баярлалаа. Эсгээд тургад нь хамт олон та бүхэндээ манай гэр бүлд одоо хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Та бүхэндээ цаашдын ажил амьдрал өндрөөс өндөр амжилт хүсье. За сайхан өрөөд нь Батор шиг. Дахин уул сайхан өрөөл тавь. За тийм. Хураа.